За энэ удаад бид Экобити салоныг зориулж ирсэн байгаа. Учир нь юу гэхээр энд бас Монголдоо урд өмнөөс хийгдэж байгаагүй нэгэн гайхалтай сайхан үйлчлэгийг гаргасан гэсэн байгаа. Тийм учраас бид Экобити салоноос ирж сурвалжлахаар хүрэлцэн ирлээ. Бүгдээрээ хамтдаа орцгоо. За энэ өдрийн минь баярлалаа чамд ч гэсэн. За сонин содын маш олонтой байна. Энэ жил одоо ургац их ариун хурааж авлаа. Шин одоо бүтээгдэхүүнүүдийг нэлээд дэлгэрүүлж оруулж ирлээ. Тэгээд одоо яг энэ одоо та бүгдэд танилцуулах гэж байгаа бол жинхэнэ эмэгтэйчүүд, бүсгүйчүүд бидний ДС ядаг хүлээдэг үйлчилгээ. За уурганы дараагийн шат буюу өсний PRP гэж одоо гараад ирсэн байна. PRP нь болохоор ерөөсөө найрлаганда үсийг одоо яг бэхжүүлж өгдөг, бий болгож өгдөг бүх элементүүд орсон гэж байна. Хүн болгонд хэрэгтэй нэг креатин чинь, хүн болгонд хэрэгтэй гиалурин чинь, үсний 90% бүрдүүлдэг уурга. Ердөөсөө л энэ гурав. Өмнө нь бол бид нар бол бүсгүйчүүд маань арсны PRP үйлчлэгийг нэлээд их хошуур сонирхоод ирсэн шүү дээ. Арсны PRP гэхээр магадгүй яг тэр одоо байдлаар өснө хийгдэн гэж ойлгож болох уу? Яг хүмүүсийн энэ асуултыг маш их хүмүүс надаас асууж байна. Тэгэхээр ямар нэгэн тарилга биш, тарахгүй. Тэгтээ мэдээж үсний 3 давхраг норцсон байгаа үед нэгдэж байдаг. Тэгэхээр яг тэр норцсон байгаа үедээ одоо яагаад үсэх гэмтдэг гэж хүмүүс асуудаг байхгүй. Тэгэхээр үсний 3 давхар маань яг загасны хайрс шиг одоо хайрс байж идэг. Тэр 3 давхрын голын давхраг буюу кортекс одоо гэмтээд ирэхээр чиг тижилээ алдаад эхэлдэг. Тэгэхээр яг одоо норгож байгаа тэр үйлчлэгийг хийдэг учраас тарахгүй, өвдөхгүй. Тэгтээ маш богино хугацаанд 25 минутын дотор энэ үйлчлэгээ бүрээ авах боломжтой. Одоо бидний яг ордож байгаа моделийн үсийг бас харж байгаа хэ. Ерөнхийдөө ер нь бидний үс ийм л болчихсон. Ихэнх нь. Гэтэ энэ маань нөгөө савн шампунь угааж хэрглэж байгаа зүйл те. Тэр зүйлээс болоод тэр нөгөө үсний тийм гялалзах чанар гэдэг зүйл алдагдчихсан байгаа. Ерөнхийдөө энэ үйлчлэгийг одоо ямар ч төрлийн насныхан хийж болно гэсэн үг. Тэр бүтээл одоо жирэмсэн ээжнэр ч хийж болно. Угнаас 3 см-ийн зайтай эгддэг ерөөсөө уургийн нөхөн төлжилт эгдэж чинь гэж ойлгож байна л та хамгийн энгийнээр ойлгох юм бол. Одоо яг энэ охиных шиг маань ийм одоо будаггүй оригинал гэхдээ ийм гялалзах чадвар багассан жоох юм баз эрийн тий үзүүрл өгөө жоох хуурайшил төгсөн өснүүдэд бол одоо 4 ихэд бол үнэхээр зурган дээр байгаа шиг гайхамшиг мэдэрнэ. Гэтэ бид 7 өнөдөр эхнийхээ үйлчлэгийг хийх гэж байгаа. Эхний үйлчлэгийн дээр үр дүн ямар авах гэдэг бас хар. Будаггүй ус байна энэ бас будаг нэлээ удсан баха будаагүй те 6 талаас басан болов тийм бах те. Тэгээд өнгөний үед жоохон баг зэрэг өнгөө одоо аргагүй л те. Гэхдээ энэ будаггүй ус бол эдийн зэрэгтэй юм гэдэг чинь бас арчилсан байна тийм арчилсан байна үсээ үзүрийн салаа бол харьцан гайгүй. Ер нь бол эдгээр ижлийн дараа салаа бүр арилна гэж. За баярлалаа даа ихчээ та бас бид нарт ичэдийг үзүүлээрээ яг одоо. За тэгээ хамтдаа бас хэрхэн харах уу те. Эсвэл яг одоо та ийм өстэй бол хэсэг минутын дараа яаж өөрчлөгдөхийг хамтдаа харцгаая. За Экобити салоноор олонний танил дандаа сайхан бүсгүйчүүд маань ирж үйлчлүүлдэг байгаа. Ирэх болгондоо бас дандаа мундаг бүсгүйчүүдтэй таардаг. Энэ удаад доочин ханаатай таарлаа. Энэ өдрийн минь энд таарсандаа баяртай байна. За баярлалаа. Дэлхийд үзэгчтэй байна. Өөрт чинь өнөөдрийн мэндийг хүргэе. PRP-д одоо би яг анх удаа орж үзэхээ сууж юм л да. Ер нь бол судалж ütсэн. Маш их хэрэгтэй. Хүс бол ерөөсөө эмэгтэй хүний бас нэг арьсалтай амьд. Тэгэхээр дутагдчихийдэг зүйлүүдийг энэ маш сайн хөж өгдөг. Одоо бол миний уучлаарай өмнөх одоо байдал тийм байдал нэг юм байна. Нэг орсны дараа өнгөний хувьд бол ерөөсөө хэд дахин сэргэж маш гоё одоо болно гэж байгаа. Тэгэхээр тэр мэдрэмжийг би авахыг тэгсэн ядаа хүлээж байна.
За усны PRP үйлчлэгээ маань хийгдээд дуслаа 30 минут өнгөрлөө. Үнэхээр гоё болчихлоо. Би бас сая диско өөрөө суугаад хийлгэчлээ. Надад бол өстой гоё байлаа. Ягаад гэхээр миний ус богинохон. Гэхдээ богинохон ус ч гэсэн тэгж их гялалцдаггүй байсан. Ойр ойрхон дандаа бууддаг. Тэгээ сая ингээ харсан чинь тост хүрхсэн юм уу? Яасан гэмээр үнэхээр их гоё гялалцж чинь дээрэс нь хүрэхэд ингээд маш гоё тийм зөөлөн намирсан болсон байгаа нь бас их сайхан санагдлаа. Тэгээд би болохоор бас юм будагтай өстэй тэгээд богинохон ус. Сая болохоор янз бүрийн өстэй хүмүүсээс хийлгэлээ шүү дээ, тийм ээ. Баярлалаа. Яг ийм гоё сэтгэл нь хөөрцөн байгаа. Яг ийм сайхан мэдрэмжийг авцсан байгаа. Бүсгүйчүүдэд үйлчлээд одоо нилээд хугацаа өнгөрлөө. Тэгээд хүний сэтгэлийн одоо үгийг энэ кафег авах бол нөхөр бидний хийсэн ажлын үр дүн юм аа. Тэгээд бас чамд баярлалаа. Тэгээд будагтай, сортой, гимтэлтэй, химтэй гэсэн 3 төрлийн үсэнд бас хийгдлээ. 3-4 төрлийн үсэнд хийглээ. Ерөнхийдөө бол одоо эхний хилтээр ингэж соромсог болж байгаа үснүүд бол голцоо сүүлийн 3-4 сар будаагүй үснүүд бас илүү нөхөн сэргэлтийг хурдан авч байгаа. Бүр их одоо энэ жил бол саарл өнгө нэлийн тренд боллоо. Тэгээ саарл өнгөтэй их гимтэй ч гэсэн бараг үсээ амгүй ших болгох зүйлсд бол тодорхой хэмжээнд нөхөн сэргэлт хийх хугацаа хэрэгтэй. За арай өөр харилцаа адилхан. Сая одоо жишээлбэл үсээ будаагүй байсан хүмүүс илүү гоё гялалцж байсан шүү дээ. Тэгэхээр бараг нэг үсээ өнгө оруулах гэж буддаг байсан бол болоод зүгээр ингээ сайхан гялалцуулчих юм бол шал өөр болох. Яг үнэ. Нэгдүгээрт нөгөө бидний хэрэглээд байдаг будагны нөгөө амиокт тий одоо тодорхой хэмжээнд будагнд ч гэсэн бас одоо сөрөг зүйл байдаг шүү дээ. Тэгэхээр өнгөө сэргээх гэж хийлэгдэг бол одоо зөвхөн энэ үйлчлэгээ нөхөн сэргэлт хийх гэж хийлэгдэг гэсэн. Алдагдсан балансуудаа нөхөж авахын тулд алдагдсан уургийг нөхөхийн тулд энэ үйлчлэгээ. За өнөөдөр Экобити салон дээр маш олон үйлчлүүлэгч усны PRP хэмээх үйлчлэгээ хийлгээд сэтгэл маш өндөр байгаагийн бас нэг нь бол надад ч анаа байгаа. За хүсэн үлээс үйлчлэгээ хийлгэчихлээ. Тэглээс аваа. За би бол ер нь бол үсэндээ тижэл хийлгэхэд дор хаяж цаг 30 минут болдог л доо. Сүүлийн үед бол цаг зав багтай одоо 2 хүүхдээ ээж гэдэг утгаараа ч юм уу үсэндээ бас яг үнэндээ тэр цаг 30 минут 2 цагийн хугацааг зарцуулж чадахгүй байгаад байсан. Тэгээд энэ PRP үйлчлэгээний талаар ерөөсөө мэдээлэл аваад тэгээд ямар нэгэн өвдөлтгүйгээр ерөөсөө гаднаас нь хүрхдэг, богино хугацаанд хийдэг гэдэг утгаараа надад бол маш хэрэгтэй үйлчлэгээ юм байна гэд сонгож ирлээ. Үнэхээр энэ 20 минутын хугацаанд 25 минутын хугацаанд бол би маш тийм одоо хүсэн хүлээжсэн үр дүнгээ хүлээж авч чадлаа. Одоо та бүхэн анзарж байгаа бах. Миний үсийг те гялалцаад маш гоё гялалцаад тэгээд ерөөсөө хатаагаагүй байхад хүртэл юм гоё бүр зөөлрсөн мэдрэмж ингээд айгуу тийм гүнзгий мэдрэгдэж байна. Бид нар ч одоо өөрсдийнхөө үсийг сайн мэдэрнэ штэ. Ямар үед ямар байдаг вэ гэд өдөр тутам арчилдаг хідээж бас нөгөө синдүүндээ ингээл маш их гэмтдэг. Тэгээд тэр гэмтлийг бол ингээд маш сайн одоо эмчилж өгдөг. Дээрээс нь өнгийн бол нэр үнэхээр тасархай рекламны үс шиг л болгоч тийм ээ. Шинэлэг үйлчлэгийг эрэлхийлж байгаа үсээ бас тий арчилдаг охид бүсгүйчүүдтэй энэ үйлчлэгийг бас ирээд нэг ороод үзээрэй. Үнэхээр үнэн байд юм биш үү? Тий айгүй хичээл зүтгэл гаргаж ээж бараг сар гарны одоо хугацаанд арчилж ээж л энэ хэмжээнд гялалцдаг. Тэгтэл энэ бол үнэхээр бодит юм байна л гэж хэлмээр байна. За тэгээд нэгдүгээрт үнийн хувьд маш боломжийн, хоёрдугаарт 100% таны үсийн өнгийг ерөөсөө хараад өөрийнхөө үс мөн үү биш үү гэж бас гайхлаа. Нэг удаа ороод л бас тийм итгэмээргүй үр дүн бас харуулж чаддаг. Үнэхээр гайхалтай үйлчлэг нь танд маш их баярлалаа. Тэгээд үйлчлэгийг хаана аль салбар дээр очиж хийлгэх боломжтой байна. За 2 салбар яг энгийн цагийн хуваараар ажиллаж байгаа. Маршал замын цагийн хүртэл Маршал 5-д байгаа. Нэг нь болохоор зайсан явцанд оргил худалдааны төвийн баруун арт Экобити. За тэгээд ерөнхийдөө бол нэлээх судалж иж би энэ үйлчлэгийг оруулж ирсэн байгаа. Нэлээх одоо ерөөсөө ийм анх халгат үйлчлэгээ ингээд би оруулж одоо нэвтрүүлэхэд л яавал энэ хүмүүсийг гоё өтөх хүмүүстэй байх уу гэх тийм нэлээх ингэж бодож иж энэ үйлчлэгээ гарч ирж исэн. Одоо сүүлийн бүлэгт болохоор яавал ингээд торох шиг болох уу гэх. Тэгээ юм болгон бол бас одоо тасралтгүй хөгжүүлж хайж шинэлэг юм хийсний үндсэн дээр бол заавал байж л байдаг. Тэгээд ийм сайхан үйлчлэгээр бол олон хүнд хүртэх юмсэг гэдэг үүднээс үнийн судалгаар зах зээлдэх одоо эмэгтэйчүүд дундаа нэг эмэгтэй сарда үсэнд те 55-аас 85 мянган хооронд сард нэг удаа үйлчлэгээ үзүүлэхэд бол
байж болох юм аа тий энэ бол зах зээлийн бодит хань шимаа гэдэг дээр айхтар тийм давсан үнийг тавихыг одоо хүссэнгүй ямар ч одоо үсэндээ анхаарал тавьдаг эмэгтэй бол 55-аас 85 мянган хоорондын үйлчлэгийг авч бүрэн боломжтой гэдэг энэ бас амьд үн болоо гэж бас би бодож байна. За баярлалаа дагийгчтэй таны ажилд амжилт хүсье. Олон сайхан бүсгүүчүүдийг ийм гоё тормсог сайхан өстэй болгоорой. За баярлалаа та бүгдэд ч гэсэн тэгээд энэ сайхан мэдээллийг хүргэж өгөхийн тулд бас та хэдийн хүч хөдөлмөр одоо шим нилээд байдаг учраас олон хүмүүст дамжин хүрэх болтугай. Тэгээд дараагийн бас бүтээгдэхүүн байгаа. Гэтэ тун удахгүй бас тий. Энэний дараагаар тун удахгүй шинэ бүтээгдэхүүнээр хамтдаа уулзцгаая.